Хуурамч ханхүүгийн тухай үлгэр. Александрид нэгэн уран хүний дэргэд суралцж байсан шудраг шулуун оюутгчин залуу Лабакан гэвч байжээ. Лабаканыг хөх зүү хөндлөн барихтаа эв дүүгий гэж хэлэх аргагүй. Харин ч гоё чамин зүйл ойж хатгаж чадна. Түүнийг залхуу гэх юм бол бас буруу. Гэхдээ бусад нөхөдтэйгөө эв түнжингээр гойдгүй. Учир нь тэр хідэн ч цагаар хамаагүй зүүгээ улайдаж утаснасаа утаа уухтэл ууггүй оюух нь олонтой бөгөөд ингэсний нэцэст өөр хэний ч хийж чадхааргүй тийм сайхан эд бэлэн болно. Гэхдээ зарим үес харамсалтай нь энэ нь илүү олонтой тохиолддог үлээ. Гүн бодолд автан гүлрэн суух бөгөөд царай байдг нь нэг л жигтэй болдог тул багш нь болон бусад нөхөд нь Лабакан нөгөө л эрхэм дүрээ олжээ гэхээс өөр юм хэлж ис чадна. Баасан гарагт бусад хүмүүс мөрөглөөс таран ажил төрлөө хийхээр гэрийн зүг тайвуухан алхах үес эвлүүлж дэвлүүлж чармаан цуглуулсан гоёлын хугацаа өмссөн Лабакан сүмээс гарч хотын бодомж талбайгаар тайван бардам алхсан найз нөхдийнх нь нэг тааралдаад амгалан байх болтугай. Сайн байна уу гэж минд мэдэх. Аваас гараараа ихэмсгээр дохих юм уу? Цаадах нь нэр хүнд бүхий хүн бол ихэмсгээр толгой дохино. Тэгэхэд нь багш нь тохорхон. Лабакан минь, уг нь чи ханхүү байх уртай хүн байж тээ гэхэд учиргүй баярлана. Та бас үүнийг ажиж мэдсэн ээ гэх юм уу? Би үүнийг эртнээс боддог болсон юм гэж хариулна. Эрхэмсэг дагалдан ойдолчин Лабакан ийм байдлаар нэлээд хугацаа өнгөрөөсөн бөгөөд үүнээс бусдаар бол тэр нь сайн хүн. Авьяаслаг ажигчин тул багш нь түүний тэр тэнэллийг төвчсээр байлаа. Гэтэл нэгэн өдөр яг Александрийг дайран аялж авсан Султаны дүү Силим энэ тэр зүйлийг засуулж янзлуулахаар нэг боёлын хугацаа ойдолчинд ирүүлсэнд. Хамгийн нарийн нандин зүйл хийж чаддгаар нь түүнийг Лабаканд өгсөн байна. Орой болж ойдолчин дагалдан сурагчдынхаа хамт өдрийнхөө ядаргаад дарах суугаа гэж амхаар явсан хойно хааны дүүгийн ховцөлгөөтэй байгаа ажлынхаа газар эргэж очих тэсгэлгүй их хүсэл Лабаканд төржээ. Тэгээд гэр цал хатхамал хилэн торгоны солонгорсон өнгийг харан тэр хувцсны өмнө удтал зогсож гин. Тэгээд өөрийн ирэхгүй өмсөж үдсэнд тэр нь чухамл өөртөө зориулж хийсэн юм шиг таарч байгааг үзээд би түүний адил ханхүү шиг биш байна гэж үү? Ойдогчин багш маань намайг ханхүү болох хууртай төрсөн хүн гэж хэлээгүй билүү? Химэн өөрөөсөө асуун тасалгаа дотуур нааш цааш алхан байжээ. Эд хувцсны хамт тэрхүү дагалдан ойдогчин ханхүүгийн бодол санааг эзэнтсэн мэт болжээ. Өөрийгөө танигдаж мэдэгдээгүй ханхүү гэдгээс өөрөөр бодхоо болиод иймийн учир дорд байдлынх нь хасахад автан төрөлхийн дээд чанарыг нь таньж мэдээгүй мулгуу хүмүүс өдий болтол оршин суусаар байгаа газар нутлыг орхин модож даян дэлхийг хэрэн хэсгээр сэтгэж шулууджээ. Энэ гоё хувцсыг ямар нэг сайн сэтгэлд ид шидтэн илгээсэн мэт санагдсан тул ил нандин билгийг алдахгүй тулд өөрийн гисэн цөөн хідэн мөнгөө авч шүнийн харанхуугаар дулдуудан Александрийн хаалгаар гарч оджээ. Оёмсог хувцс болон түүний эрхэмсэг байдалд төлөв явган яваад нь юр нийцэхгүй. Учир шинээр бий болсон ханхүүгийн ийм хэрэн яваа нь газар сайгүй бусдын дайх шиг төрөгч байлаа. Энэ тухайн хүн асуухад ингэж явах учир шалтгаан бий юм хэмээн учир битүүлэг байдлаар хариулахад хүрч байр. Явган яваа нь бусдын нүдэнд инээдэмтэй харагдуулж байгааг мэдмэгц. Хямд үнээр нэг хөгшин морь худалдаж авсан нь ноомой гарын аяар нэгэн байсан тул түүнд ёстой л дүүжээ. Учир нь үл мэдэх ирэмгийн морьтон эрийн эрдмийг үзүүлэх гэж үүлээ үзэх хэрэг түүнд гарсангүй билээ. Нэгэн өдөр Марв хэмээн нэрийдсэн мориороо сажлан замаа хөөж явтын нэгэн морьтон ир хурч ирээд өөр хүнтэй энэ тэрийг ярилцсан явхад зам хорхон амар байдаг тул хамтдаа явахыг зөвшөөрнө гэж гуйжээ. Тэр морьтон бол хөгжүүн залуу ир бөгөөд ханилан явхад таатай нэгэн байлаа. Төдөлгүй хаанаас хаа хүрэх гэж яваа тухай Лабакантай яриа үүсгэсэн бөгөөд тэр мөн л ойдорчны даралдан сурагчийн нэгэн адил ямар ч зориггүйгээр даян дэлхийгээр хэрэн хэсгээр яваа болж таарав. Өөрийгөө Омар гэдэг Кайрын зориггүй тэргүүн жанжин Ельфи Бэйн ач бөгөөд одоо нас нөхчхийн өмнө авгийнхаа загсан зүйлийг биелүүлэхээр яваа минь энэ билээ гэж ярьжээ. Лабакан харин өөрийн тухай ихэн далангүй ярьсангүй. Удам ухсаа өндөр сэтгэлгийн тааваар аялан яваа гих төдийхнийг нь л түүнд ойлгуулжээ. Хоёр залуу эрхэм BBC-г таашаан цааш аян замаа хөөжээ. Аян зам нийлсэний 2 дахь өдөр
Санаа тавин яваа захиас тань юу вэ гэж Лабакан цуг яваа нөхрөөсөө асуугаад дараах зүйлийг сонсмогц машид тайхсан байна. Каирийн тэргүүн жанжин Ефи-бейн Омарыг хар нэлхаас нь үсгэн хүмүүжүүлсэн бөгөөд төрсөн эцэг ихээ юр мэдэхгүй ажээ. Чингээд Ефи-бей дайсан дайран догтход уран удаагийн залгүй тулалдаанд үххийн шархолоод дутаах болохдоо сая өөрийн тижээвэр хүүд ачаа биш. Харин зурхаачийнхаа зүгнэн хэлсэн гай барцтаас айхдаа 22 нас хүрэх өдөр нь дахин нүүр учлан золгох андгаа 50 ордноосоо зайлуулсан нэгэн хүчихэв захирагчийн хүү юм шүү гэдгийг нь хэлсэн ажээ. Ефи-бей түүнд эцгийнхэн нэрийг хэлсэнгүй боловч яг 22 нас хүрэх өдрөө буюу ирэх Рамадан сарын 5-нд Александраас зүүн тийш 4 өдрийн аяны газрагч алдарт Эл-Сиружахын багнууд руу очих хэрэгтэй. Тэгээд тэнд зогсож байгаа эрсэд түүний өгсөн чижлүр хутгийг та бүхний хайж буй хүн би байна гэж хэлээд өргөн барих ёстой бөгөөд тэднийг чамаа гивэн авах виван гэрдэж алдарч тугай гэж хариу хэлэхэд нь тэднийг даган явах хэрэгтэй. Тэд түүнийг эцэг дээр нь дагуулж очих ёстой гэж захисан байна. Оёдөрчний дагалдан сурагч Лабакан ил зүйлийг сонсоод машид гайхсан бөгөөд ханхүү Омарыг атаархан аж ахуулж хүчирхэг тэргүүн сайдын ач болох хувь заяа хэдийнэ түүнд оногдсон байтал бас дээр нь угсаат хүний хүү болох эрхэм хувь заяасан байхад ямар ч ханхүүд шаардлагатай бүхнийг өөрт нь хайрлахын хамтад бас нэр сүргүй удам угсаа эрийн амьдралын замыг тохуу болгон оноожээ гэж бодон бухимдаж явлаа. Тэгээд өөрийгөө болон ханхүүг жишин бодож өөрөө бол сайхан баясгалантай нүдтэй шулуун хянг хамар гэдэл царай зүсний хувьд нэн сайханд орохоор ялгуун найрсаг харьцаатай тим игэн гэдлээ нуух аргагүй байлаа. Гэхдээ бас тим давуу тал хамт яваа нөхөртөө байгаад мэдсэн боловч ил ажиглалгаас уламжлан угсаат эрхэм эзэгт нь жинхэнэ ханхүүг бодвол Лабакан илүү таашаагдсан байна гэж сэтгэжээ. Энэ бодол Лабаканы толгойд өдөржин эргэлцээр хээр тал дундахаар хэвтгэдэн ч салсангүй. Өглөөс ирээд хажуудаа гарцаагүй ирэх аз жаргалаа зүүдлэн байгаа бололк нэн амгалан нойрсон буй Омар дээр хартан тусмагц өөрт төрсэн бодлыг арга ив хүчээр дарсуугаа гэж бодсон боловч муу заяан дийлжээ. Харж яваа ханхүүгийн таних тэмдэг болох чижлүр хутга унтаж хэвтээ түүний бүснээс цухан байсанд эзний цээжинд дүрсүгэ гэж аяархан суглан ав. Гэвч хүний ам хорон гэхээс дагалдан сурагч залуугийн өргөц сэтгэл айн түгшиж чижлүр хутгийг аваад ханхүүгийн хурдан хүлгийг унснаар сэтгэл нь ханжээ. Чингээд Омарыг сэрж итгэл найдвар бүхнээ дээрэн дүүснээ мэдхээс өмнө итгэлгүй замын хань нь хид хідэн бээр газар төрүүлэн давхиж отсон байлаа. Лабакан ханхүүг дээрэмдсэн энэ өдөр нь яг ариун Рамадан сарын 1 байсан бөгөөд түүний сайн мэдэх Эл-Сиружахын багнад хурж очих ёстой өдрийг нь болтол 4 хоног үлдээд байлаа. Хэдийгээр эл багнын орших газар нь цаандаж 2 өдрийн аяны зайтай байсан боловч жинхэнэ ханхүүд гүйцэгдэхээсээ ямагт айн тэнд хүрэх гэж улам шамдан яв. 2 дахь өдрийнхөө оройн Лабакан Эл-Сиружахын багнуудын барааг харав. Гэр нь өргөн талын дундах бяцхан өндөрлөг дээр байх бөгөөд 2-3 цагийн хэр хол газраас харагдмүй. Түүний барааг хармагц Лабаканы зүрх оолзоод иржээ. Сүүлийн 2 өдрийн турш хэрхэл зөхөхөө бодох цаг түүний хувьд хангарттай байсан тул мөсгүй явдлаа бодхоос айх сэтгэл төрнө. Гэвч ханхүү бодох заяатай төрсөн шүү дээ гэх бодол нь түүнийг дахин зоригжуулах тул зорсноо гүйцэлдүүлэхээр санаа амарлангүй явх ажээ. Эл-Сиружах хавийн газар эл хүл тул хідэн өдрийн бэхлэргүй гарсан сан бол шинэ ханхүү гацагдж гуцагдахын зовлонд учрах байлаа. Тэгээд тэр хэсэг далдуу модны дор морныхоо дэргэд буудлан хожмын хувь заяага хүлэн суув. Маргааш нь үдийн алдад морь тэмээ бүхий их цуваа талын дундуур Эл-Сиружахын зүг наашлан явааг үзв. Тэр цуваа багнын оших толгоон хормойд зогсож гоёмсог асар майхан шаан буудалцахыг үзвэл баян тэргүүн сайд буюу хааны аян жин гихтэй харагдах ажээ. Энэ олон хүмүүс өөрийнх нь төлөө түг удан энд ирсэн гэдгийг Лабакан тухайсан бөгөөд болдогсон бол өнөөдөр тэдэнд ирээдүйн захирагчийг үзүүлчихмээр байсан боловч гэртээ тэргүй маргааш өглөө зоргилсон ирмэлцэл нь бүрэн дүүрэн биелэх тул ханхүүгийн маягаар явж очих тэсгэлгүй хүслээ хазаарлан барьж байлаа. Магнага хагартал баярлан хөөрсөн Лабаканыг доорд заяатай хинт ч ажиглагдамгүй байсаар өөхөх тавилантаас угсаат эцгийн нүмер нөөлөгт өрдөн аваачих ёстой амьдралынх нь тэр чухаг агшин золгуулахаар өглөөний наран сэрээжээ.
Баган руу дахин очихоор морио имээлхэн байхад нь хэдийгээр залхиа явдлын санаанд нь орж сайхан итгэл найдварын талаар болон мэхлэгдсэн ханхүүгийн гаслан бодолд нь урган тодорсон боловч нэгэнт Шоны нүх буудгаа бууж хийсэн хэрэгээсээ мултрахаас өнгөрсөн бөгөөд бас ч хүчрхэг хааны өмнө хүүтэн бийгээд очиход чамдагдах юм өөрт нь юргүү гэдгийг аминчхан бодол нь шивнэн байлаа. Ил бодолдоо урамшсан Лабакан мориндоо өсрөн мордож жинхэнэ ханхүүгийн ёсоор довтлон хүрэх гэж хамаг зориг зүрхээ чангалжээ. Тэгээд нэг мөч хүрэхтэй үгүйтэй хугацаанд толгоон ёроолд хүрч очоод мориноосоо буун тэр толгоон хавьд олноор ургасан ботнуудын нэгнээс уяж ханхүү Омарын чичлүүр хотхыг өргөн барьсаар полгой өөдөгсөж гин. Багнын ёроолд дээд язгуурт хаан хүний янзтай өвжөөр хүнийг хүрээлэн 6 нэр зогсож байжээ. Артан торгон дээл өмсөж Кашмир бүс бүслээд гялалцсан эрдэнийн чулуун шигтгэ бүхий цагаан чалмаа ороосон нь тэр өвжөөр эрийг баян нэртэй сүртэй хүн гэдгийг илтермүй. Лабакан түүний зүг явж очоод доор михийн ясалж чичлүр хотхыг өргөн барих зураа таны хайж буй хүн бий байна гэж хэлсэнд өвгөн баярын нулимс мэлтэл зүүлэн. Чамайг ивэн авах виван гэрдэж алдаршдгаа. Хайртай хүү Омар минь хөгшин эцгийгээ тэгэр гэж хариулжээ. Хөөрхийн муу оёодчин ил яслал төгөлдрүүгийг сонсоод машид уяран баярлах, ичих хослуулан өвгөн ноёнд тэврүүлж гин. Гэвч шин байдлынхаа аз жаргалыг агшин зуурын төдийдэл сэтгэл амарлан мэдрэх ёстой байжээ. Юу гэвэл өвгөн ноёны тэврээс мултармагцаа нэг нь мордон талын дундуур толгойн зүг шавдан явааг харжээ. Мордон болон морин аргагүй л жигтэй санагдах байцааж. Морин хашиндаа юм уу? Эсвэл туйлдж гүйцэндээ ч юм уу? Ураг шахахыг юр хүсэх нь үгүй. Шогших ахахын хооронд бүдчин унсан эзнэн хурдхан дахиулах гэж дөрвөн мөчөө байдгаар нь савчин явлаа. Өөрийн марав химээх морь ба жинхэнэ ханхүү Омарыг Лабакан дорн таньсан бөгөөд хууран мэхлэхийн ад сэтгэлийг нь дахин эзэмдэж ийм үед зүй ёсоор тохиолддогчлон олдсон мэрхээ улайран хамгаалахаар шийдэв. Морьт нь эрийг бүр хол явхад нь түүний дохиж занган байгааг тэнд цугларсан ус харжээ. Марав химээх морь хэдий сардарсхийн явсан ч идүгэ тэр эрд толгоон ёроолд хурж ирээд мориноосоо бууж толгоон орой руу яаран өгсөв. Тийм өгсөх зураа. Та минь ямар ч улс байлаа гэсэн болж үз. Бузар залхаа амтнд бүх урт болцгоо. Омар гэдэг чинь би байна. Ямар ч хар тэргүүтэн миний нэрийг зээлдэх ёсгүй гэж хаширв. Хэрэг явдал ийм иргсэнд тойрон зогссон улсын царайд гүн их гайхширх тодроод өвгөн бүрч учраа олохоо болоод аль альнийг нь асуусан янзтай ээлжлэн харахажээ. Харин Лабакан ихэд чармаан байж эзэнтсэн тайван байдлаар эрхэм эзэн бөгөөд эцэг минь ээ. Энэ хүний үгийг сонсож бүү төөрөлдөгтөн. Миний л мэдхээр энэ бол Александрийн нэгэн солиотой дагардам оёод хичин сурагч үлээ. Тэгээд ч бидний уурыг хүргэхээсээ илүү харуулслыг төрүүлэх нэгэн болоо гэжээ. Ил үгс ханхүүг галзууруулах шахсан бөгөөд уур хилнэн багтаж ядан Лабакан руу дайран орох гэсэнд хүрээлэн зогссон улс тэдний хоорондоор орж түүнийг агдлан барьж авсанд өвгөн ноём. Хайрт хүү минь. Үнэхээр энэ хөөрхийн антан галзуу юм байна. Түүнийг хүлж тэмээнүүдий. Нэгэнд ачиж явсан дээр залгүй амтанд бид тус болж ч магадгүй гэжээ. Ханхүүгийн уур амаг дарагдаад ойлон байж ноёны зүг. Та бол миний аав мөн гэдгийг зүрх минь мэдрэн байна. Ихийг минь бодож миний үгийг сонсогтун гэж дуу алдав. Тэнгэр биднийг тэтрэх болтугай. Энэ хүн дахиад л согёрч эхэллээ. Хүн яахаараа ийм юм бодож болдог байна вэ? Гэж наадхан хилээд Лабакны гараас шүүрэн авч түүгээр хөдлүүлэн толгоогоос буужээ. Тэгээд хоёул гоёмсог хүлтрэг бүхий моринд мордоцгоон цувааны манлайд талын дундуур дортлогноджээ. Золгүй ханхүүг бол нэг тимээнд тэгнэн хүлээд, хоёр харуул хоёр талд нь салалгүй даган хөдөлгөөн бүрийг нь соргогоор хянан явмуй. Өвгөн ноён Вихабитений султан Сауд билээ. Удтал үрийн бараа харазгүй байсаар хүсэн хүлээсний эцэст ганц ханхүү төрсөн боловч хүүгийнхээ заяа зургийг нэгэн зурхаачаас асуусанд цаадхан тэр хүүг 22 нас хүрэн хүртлээр дайсан давтах аюулд учрах юм байна гэж хэлсэн учраас ил аюулаас гэтлэхийн тулд өөрийн шалгарсан нөхөр Элфи бейд өсгөн хүмүүжүүлүүлэхээр өгсөн юм санджээ.
Чингээд 22 жилийн турш хүүгийнхээ барааг харахын хүслэнд инхэн байсан билээ. Үүнийг Султан нэрийдсэн хүүдээ харих замдаа ярьсан бөгөөд түүний бие бялдар ааш авирыг таашаан байгаагаа илэрхийлв. Ханхүүгийн ирж яваа тухай сураг бүхэл хот тосгодоор түүмрийн гал мэд түргэн тархсан тул тэднийг Султны харьяа нутагт ирмэгц оршин суугчид нь баяр хөөр болон угтан дасжээ. Тэдний явсан гудамж бүрд цэцэг, мөчрөөр ёслолын хаалга босгож, байшин барилгыг нүд гэлбэм хурц өнгөд хивсээр чимгэлсэн бөгөөд ийм сайхан ханхүүг заяасан Тэнгэр бурханд талархсан дууг хүн ард хатаан байлаа. Энэ бүхэн нь оёдогчны бардам зүрхийг аз жаргалаар хазгуулна. Харин уяа хүлэгтэй хിവэр цувааны араас үг дуугүй гайхширн дагаж яваа жинхэнэ омаарыг улам бүр гуниглан гутрахад хүргэж байлаа. Чухан хүү өөртөн зориулагдсан ил бүх нийтийн баяр баясгалан дунд хинч түүнд санаа тавьсангүй. Омаар гэдэг нэрийг мянган хоолой хашгиран байвч ил нэрийг зүй ёсоор эзэмшигч түүнийг хинч анхаарсангүй бөгөөд сайндаа л ямар хүнийг ийхүү агдхийн хүрж явж яваа юм бэ гэж хэн нэг нь асуухад харгалзанд яваа улсна. Энэ бол нэгэн соёлтой оёдогчин гэж хариулах нь ханхүүгийн чихэнд зэвүүтэй сонстмоё. Цуваа явсаар Султны нийслэл хотод ирсэн бөгөөд тэнд бусад хотыг бодвол бүрч жавхлан төгөлдөр бэлдсэн байлаа. Султны хатан ахмаг насны намлаг авгаа ордны хамгийн тансаг танхимд бүхэл бараа болгостынхан хамт тэднийг хүдээж байлаа. Ил танхимын шаланд учиргүй том хивс дэвссэн бөгөөд ханд нь тод цэнхэр хүшгийг том мөнгөн дээгэнээс алтан ноосор бүчээр зүүжээ. Цуваа хурж ирэхэд хэдийнэ харанхуй босон тул танхимд бөмбөлөг мэт өнгөнгийн дэнлүү барьсан нь шүнийг өдөр мэт гийгүүлмөй. Гэхдээ Султны хатны сэнти дээр залран суугаа танхимын тэр хэсэг илүү хурц олон мөнгөний гэрлэр гийх хажээ. Сэнтийн алт том хаш чимэг бүхий бөгөөд 4 давхардаг суурьтай нэгэн бүлгөө. 4 мехэмир улаан торгон шүхэр Султны хатны толгой дээр барина. Мединигийн шейх тогоосын цагаан. Үдэн дэвүүрээр дэвэн сэрүүцүүлнэ. Султаны хатан ийхүү эр нөхөр болон хүүгээ хүдэн суулаа. Бас л түүнийг төрсөн цагаас нь хараагүй боловч олон удаагийн яруу тодорхой зүүд зөнгөөрөө түүнийг мянган хүний дотроос танина гэж итгэдэг билээ. Эдүгээ дөглөн буй цувааны чимээ сонстож, бүрээ бөмбөрийн дуу хурсан олонний ухаанд хожилдан хүдэг мордын туурайн чимээ, ордны хашаанд дуулдам ирж яваа хүмүүсийн хөлийн чимээ, тодорсоор танхимын хаалга цэсхийн нээгдэж, игнээгээрээ сүхрэн унсан зарц нарын дундуур Султан хүүгээрээ хөдөлгүүлэн ихийнэн сентийн зүг яар найсав. Өн удтал санан мөрөөдсөн хүнийг чинь авчиллаа би гэж Султан хэлсэнд энэ миний хүү биш. Тэнгэр бурхнаас зүүд зөнд минь харуулсан царай зүс энэ биш байна гэж үгийг нь тас дайран хэлв. Султан түүний мухар сохор итгэлийг нь няцаахаар завдан байтал танхимын хаалга савн нээгдэж, буй хүчээ шавхан байж гараас нь мултарсан харгалзагч нартай хөөгцөөр ханхүү омаар дайран орж ирээд сентийн өмнө үхэдхийн унаж. Энд үхэх минь харгас хатуу эцэг та намайг хороолгож хайрл. Энэ ичгүүрт явдлыг би тесэн төвчиж чадшгүй гэжээ. Энэ үгийг сонсоод бүгд сэрдэхийн золгүй, эрийг бүчин, яарн сандран ирсэн харгалзагч нар түүнийг барин авч дахин хүлэх гэтэл энэ бүхнийг үг дуугүй гайхан харж байсан хатан сентинээсээ үсрэн босоод. Аядцгаа. Үүнээс өөр хинч жинхэн хүү минь биш. Энэ бол нүдэрээ хизээж хараагүйч зүрх сэтгэлээрээ таньсан хүү минь мөн гэв. Харгалзагч нар омараас дуртай дургу холцсонд уур хилнэн дүрсхийсэн Султан солиотой эрийг хүүл химэн тэдний зүг хашгирч. Энд би шийднэ. Авгаа нарын зүүд зөнгөөр бус тодорхой, гарцаагүй тэмдгээр шийднэ. Энэ бол гээд Лабаканы зүг заана. Миний хүү. Учир нь тэр миний нөхөр Елфийн гарцаагүй тэмдэг болох чичлүүр хутгийг надад авчирч өгсөн юм гэж захирангуй дуугаар хэлжээ. Эн чин түүнийг худгайлсан юм. Харгүй итгэлийг минь хорд санаагаар хариулсан юм гэж омаар хашгиран хэлсэн боловч аливааг өөрийн сансны дагуу шийдэж сурсан Султан хүүгийнхээ үгийг сонссонгүй. Иймээс золгүй омаарыг танхимаас чирэн гаргахыг тушаажээ. Тэгээд 25 жилийн турш эм найртай аж төрсөн гэргийдээ дэлбэртлээ уурлан Лабаканы хамт өрөөндөө морилжээ. Хатан нь бол ил болсон явдгийн талаар туйлаас санаа зовн байлаа. Хуурам мэхлэгч итгээд Султаны зүрхийг эзэмдэн чаджээ гэдэгт эргэлдсэнгүй.
Учир нь тэр золгүй ир зүүд зөнд нь өөрийн нь хүү болж олонтой харагдсан билээ. Ой гашууга ялгүй дарагдахад ир нөхөртөө бурууг нь ногхийн митгүүлэх арга олох гэж хичээв. Өөрийн нь хүү гэж өөрийгөө нэрийдэн байгаа тэр ир таних тэмдэг болсон чичлүр хутгийг авчиж өгсөн бөгөөд хатны мэдснээр бол тэр омарын урд өмнгийн аж төрлийн талаар нэгд нэггүй яриулж авсан тул өөрийгөө игчлэхгүйгээр түүний оронд жүжиглэж чадах учир энэ нь тунч бэрх байлаа. Бүхнийг тодорхой яриулахаар тэр Эл Сэржүүхийн багна руу султаныг дагалдан явсан ирсийг дуудан ирүүлээд дараа нь хамгийн итгэлтэй шивгчдтэйгээ зөвлөлджээ. Тэд энэ тэр арга сонгон сонжин байтал хатны гоёл чимгийн нярав хүүхэн. Ирхэм хүндэт эзэгтэй минь. Хэрэв би зөв дуусан бол чичлүр хутгийг авчиж өгсөн хүн таны хүүгээ гэж бодож байгаа хүнийг сожорсон ойдлчин Лабакан гэдэг гэж хэлсэн байхаа гэж асуусанд тийм ээ, яг тийм. Гэхдээ чи үүгээр юу хэлэх гэсэн юм бэ гэж хатан асуувал хэрэв тэр хуурам мэхлэгч өөрийнхөө нэрийг хүүд тань гүжирдэн тулгасан байвал та яана гэж бодож байна. Тийм бол хуурам мэхлэгчийг илрүүлэх нэг сайхан арга байна. Би үүнийг танд нууцхан хэлмээр байна гэж цаадах нь хариулсанд хатан шивгчэндээ чихээ хандуулбал нэгэн зүйлийг шивнэсэнд тэр нь хатны сэтгэлд нийцсэн бололтой. Даруй султантай уулзахаар оджээ. Хатан нь султаны сул талыг мэддэг бөгөөд түүнийг ашиглаж чаддаг ухаалаг авгай байлаа. Иймээс түүний үгэнд орж хүүгээ хүлээн зөвшөөрөх янз үзүүлээд нэгэн зүйл болзол тавихыг хүсв. Огцом ууртаа гэргийгээ гондоосондоо харамсан байсан султан боцлыг нь зөвшөөрнө гэсэнд хатна. Би тэр хоёрын хоёулын уран авьяасыг шадраж үзмээр байна. Өөр хүн бол тэднийг морь унаж, сэлэм эргүүлэх, жад шидэх мэтээр шалгана гин байх. Гэтэл үүнийг хүн бүхэн чадах тул ингэхгүй. Би тэдэнд мэрэгэн ухаан зарцуулах үйс зүйл өгөх болно. Тухайлбал тэр хоёр нэг дээл, нэг өмд оёх ястай бөгөөд хэн нь илүү гоё хийх нь вэ гэдгийг бид үзмээр байна гэжээ. Султан хөхрөн. Чи ястай ухаалаг юм сэджээ. Миний хүү тэр сажаатай ойдлчинтай хэн нь илүү гоё дээл хийж чадах нь вэ гэж ураа шалгах юм биз дээ. Үгүй, ингэдэггүй юм гэжээ. Тэгэхэд нь хатан урд нь султан болцлыг хүлээн зөвшөөрсөн биш билүү гэдгийг дурдан сануулсанд хэлсэн үгэндээ хүрдэг султан арга буюу тэр дагуу сархиор болсон боловч тэр сажаатай ойдогч нь өөр доногдсон дээлийг хичнээн гоё хийлээч гисэн түүнийг өөрийн хүү гэж зөвшөөрөн хүлээхгүй гэдлээ андгайлав. Султан өөрөө хүү дээрээ очиод чиний гараа гаргаж хийсэн дээлийг үзхийг хүсэж байгаа ихийнхээ өрөөнд оч гэж хэлжээ. Хөөрхий Лабаканы зүрх хөөр баяраар оволцсон байлаа. Зөвхөн энэ л дутаад байгаа юм бол султаны хатан мүд намайг баясан багтах болно гэж боджээ. Ханхүү болон ойдлчинд зориулж тус тусдаа хоёр өрөө бэлджээ. Тэнд тэд ур чадвараа шалгах хэрэгтэй болсон бөгөөд тус бүрд нь хангалттай торог, хайч, удас, зүү үгүй. Хүүгээ ямар шүү янзын дээл хийдэг бол гэж султан машид сонирхон байсан бөгөөд хатан нь харин сэтсэн арга нь бүтгэн үү, үгүй юу гэж сэтгэл төгшин байлаа. Тэдэнд 2 хоногийн хугацаа өгсөн бөгөөд 3 дахь өдөр нь султан хатнаа дуудуулад түүнийг ирсний хойно нөгөө 2 өрөө рүү хүн явуулж 2 дээл болон ойдлчныг нь авчир гэлээ. Лабакан итгэл төгс орж ирээд дээлээ дэлгэн харуулсанд султан гайхан мэлэрчээ. Аава, та түүнийг хар. Ирхэм хүндэт ээжээ, та үүнийг хар. Энэ маань урдын сор болсон эд биш гэж үү? Үүгээр бол би ийм зүйл хийж чадах уу гэж ордны хамгийн уран ойдлчинтай мүрийцэх байна гэж хэлжээ. Хатан инээмсэглэн амаарын зүг хандаж "Хүү минь, чи юу хийж авчирв да?" гэж асуусанд цаадах нь порох болон хайчийг шалан дээр дурамжхнаар хаяад омголон хүлгийг номхруулах, илд эргүүлэх, барьсан жадаа 60 насхам газар байгаа байнд цооход намайг сургасан билээ. Зүү барих урд үг би юр мэдэхгүй. Тэгээд ч Кайрын захирагч Эльфи Бэйн хүмүүжүүлсэн хүүд энэ нь доромж мэт байх байсан гэж хариулжээ. Чи бол эзний минь жинхэнэ хүмүүн байна. Чамаага тэврэн хүүгээ гэж дуудах хэрэгтэй боллоо би. Ир нөхөр минь, эзлэн захирагч минь гээд хатан султны зүг хандана. Ийм ов таны эсрэг хэрэглэснийг минь өршөө. Хин нь хан хүү, хин нь оюутагчин болохыг та бас л ялгаж мэдэхгүй байвал
Ямар уран хүнээс үүнийг суралцсан болохыг нь асуумаар байна. Үнэхээр ч таны хүүгийн ойсон дээл тайхамшигтай сайхан болжээ, тийм үү? Гэжээ. Султан гүн бодолд автан өөрийгөө ийм мулгуу ихчилсэндээ ичин мулайх, балмагдах хоёроо нүүх гэж дэмийл оролдон байгаа Лабакан болон хатнаа итгэлгүйхэн ээжлэн харсаар байв. Тэгээд энэ нотлогооч бас хангалттай бишээ. Хуурцсан эсхээ мэдэх аргыг аллах надад хайрлах болно гэд хамгийн хурдан хүлгээ авчир гэж тушаагаад мориндоо үсрэн мордож хотоос холгүй оршихой руу давхин моджээ. Эртний домгоор бол удам угсааны вангуудад хүнд үед зөвлөн усалдаг Адол Зайдэ химээх сайхан сэтгэлд шидэд бүсгүй тэнд байдаг гэдэг юм байжээ. Тэгээд султан тийшээ яаран одсон юм санжээ. Ойн тэхий дунд өндөр хуш моддоор хүрээлүүлсэн сэлүүхэн талбай байдаг бөгөөд домогт хилэгцдгээр бол тэнд ил шидэд бүсгүй аж төрөн суух бөгөөд эртнээс уламжлан уг удамдаа хүмүүс болгоомжлуулан загсаар ирсэн тул тэр газар хар тэргүүд хүм очих нь ховор байв. Султан тэнд очмогц бууж, морио нэг модноос уяад талбайн голд очиж. Хизүү бэрх үед өвгдээ дэст минь сайхан зөвлөгөө өгдөг байсан гэдэг чинь үнэн бол. Тэдний ач үрийн нь гуйхтыг бүүж игш. Хүний ухаан хүрэхгүй зүйл дээр надад зөвлөж, хайрлаа гэж чанга дуугаар хэлжээ. Түүнийг үгийнхээ сүүлчийг хэлж дуусгав үгүй юу? Хуш моддын нэгэн нээгдэн урд цагаан сайрыгаар бие ороосон бүсгүй гарч ирээд. Султан Сауд, ямар хэрэгээр над руу ирснийг чинь би мэдэж байна. Чиний хүсэл бол ариун хүсэл тул миний тус дэмжлэг чамд шаардагдах нь зүй. Энэ хоёр бяцхан хайрцгийг ав. Чиний хүү гэгдэхийг хүсэн байгаа тэр хоёроор эдний аяыг нь авахыг сонгуул. Жинхэнэ нь өөрт оногдох хайрцгийг эндүүрэхгүй гэдгийг би мэдэж байна гэд түүнд гэглүүр бүхий ил бүсгүй арт сувдаар зайгүй шигтгсэн зааны ясан хоёр бяцхан хайрцаг өгчээ. Султны онгойлгох гэж оролдоод чадаагүй таг дээр нь алмаасаар шигтгсэн бичиг байх ажээ. Хичнээн оролдоод онгойлгож чадаагүй бяцхан хайрцгуудад юу байгаа бол гэж султан харих замдаа бодсоор явсан бөгөөд нэгэн дээр нь алдар хүнд, нөгөө дээр нь аз жаргал, эд баялаг гэж бичсэн нь ч юр ойлгогдохгүй байлаа. Аль нь дур хүсэл татах энэ хоёр зүйлийн алийг нь сонгон авах нь өөрт минь ч бас л бэрх байх болно доо гэж султан дотроо бодож явлаа. Чингээд ордондоо эргэж ирмэгцээ хатнаа дуудуулан шидэд бүсгүй мүгийг хэлсэнд сэтгэл зүхийг нь татан байгаа тэр хүл хан ухсааг нь нотлох тэр зүйлийг сонгон авах болно гэсэн гайхалтай итгэл ихийн сэтгэлд бадарчээ. Султны сэнтийн өмнө хоёр ширээ тавьсанд султан өөрийн гараар хоёр хайрцгийг тэдэн дээр тавиад сэнтидээ заларч боолуудын нэгийг танхимыг үүдийг нэ гэж дохив. Султаны дуудсан гүрний сайд эмрүүд нүд ардамж авхлан таяад судах нь орж ирэв. Тэд хан дагуу зассан гоёмсог олбог дээр сууцгаалаа. Тэднийг бүгд суудлаа эзэлсний дараа султан дахин дохивол Лабаканыг оруулсанд бардам итгэлтэйгээр танхим дундуур алхан ирж сэнтийн өмнө сөхрөөд "Эзэн бөгөөд эцэг минь, та надад юу айлдгсан бол?" гэж асуусанд султан сэнти дээрээ өндийгөөд "Хүү минь ээ, энэ нэр чамд зүй ёсоор дүүх хэсгэд эргэлзэх ярдлагаар арчээ. Энэ хоёр хайрцгийн нэг нь чиний удам гарлын үнэн мөнийг нотлох болно. Сонгон ав. Зүйг нь авна гэдэгт чинь би эргэлзэхгүй байна" гэжээ. Лабакан босоод хайрцгуудын өмнө очиж алийг нь авбал зөхөх вэ гэж удтал гайхсны эцэст "Ирхэм хүндэт эцэг минь ээ. Хүү тань байх аз жаргалаас илүү ирхэм дээд, ирхэм таны баялгаас илүү ариун юм юу байх вүлээ? Би аз жаргал, эд баялаг гэсэн бичиг бүхий хайрцгийг сонгон авлаа" гэв. Зөв сонгосон эсхийг чинь бид мүд үзэж мэдэх болно. Одоохондоо Мединигийн захирагчийн дэрэгдэх олбог дээр сууж бай гэд султан боолууддаа дахин дохив. Омарыг оруулж иржээ. Түүний харц гудранг, байдал түлгэн гунигтай байх бөгөөд ил байдал нь цугларсан улсын бүгдийн сэтгэлийг эмзэглүүлжээ. Сэнтийн өмнө сөхрөөд султаны хүсэл зоригийг асуусанд султан аль нэгийг нь сонгон ав гэж хайрцгууд руу занган өгүүлжээ. Омар босож ширээний өмнө очиод хоёр бичгийг анхааралтайгаа уншаад "Аз жаргал хичнээн найдваргүй, эд баялаг хичнээн хуурмгийг сүүлийн хэдэн өдрийн явдал надад сургалаа. Гэхдээ бас эвдлийн устрашгүй эд баялаг болсон эрэлхэг эрийн цээжинд оршиж байдаг нэр төр, алдар сууны гялалтсан од, аз жаргалын хамт арилж үгүй болдоггүйг сургалаа.
Хаан тэдмээс татгалзахад хүрлээч гэсэн би нэр төр алдар сууг сонгох болно гэв. Тэгээд өөрийн сонгосон хайрцагт гараа хүргэсэнд Султан хүлээ гэж тушаагаад Лабаканыг өөрийн сонгосон хайрцаг бүхий ширээр үер гэж төгсөнд тэр мөн хайрцаг дээр гараа тавив. Гэтэл Султан Меккад байдаг Земзем химээгч ариун булгийн ус бүхий сав авчруулан мөргөл үлдэхээр гараа угаагаад зүүн зүг харан сүхрэн сууж. Эцэг өвгдийн минь бурхан тэнгэр. 100 жилийн турш ураг удмыг минь ариун байлгасан та. Аббасидийн нэрийг үл дүүцэх хүнээр бүү гутаан бузарлуул. Тэнсэн шалгах энэ мөчөд жинхэнэ хүүг минь тэтгэж хайрал гэж мөргөвгин. Тэгээд босож Синтидээ дахин заларчээ. Хурам цуглагсад бүгд юу болохыг тисэж ядна хүлээж амьсгаа авчиж зүрхлэхгүй шахан байсан тул дээвэр дээгүүр хулган гүүх юм бол дуултахаар тийм нам гүн байлаа. Араар суухст нь хайрцгуудыг сайтар харахын тулд урдаа суухстын мөрөн дээгүүр хүзүү сунган байв. Султан хайрцгийг онгойлог гэсэнд урд нь хүчээр оролдоод дийлдэхгүй байсан тагууд нь аянда торхин нэвдэжээ. Омарын сонгон авсан хайрцагт хилэн жинтүүдээр бяцхан алтан титэм очрын хамт. Лабаканы хайрцагт нэгэн том зүү багшиг утас байх нь тэр. Султан хоёулыг нь хайрцаг авч ир гэж тушаагаад бяцхан титмийг гартаа авсанд улам томрон тодорсоор жинхэнэ титмийн дайтай болохыг харахад тун гайхалтай байлаа. Тэгээд тэр титмийг Султан өгнөөс сүхрэн суусан. Хүү Амарийнхаа толгой дээр 50 духан дээр нүнсээд өөрийнхөө баруун гар талд зэрэгтэн суу гэжээ. Харин Лабаканд хандаж удалчин хэвээсээ холддоггүй гэдэг эртний зүүр үгдий билээ. Тэгэхээр чи зүүнээсээ салах ёсгүй юм байна. Хэдийгээр чи миний өршөөлийг үзэх ёсгүй боловч өнөөдөр хийснээс нь миний юрд татгалзаж болохгүй. Нэг хүн чиний төлөө мөргөн гүйсэн тул утсан чинээ улаан амийг чинь өршөөе. Харин миний газар нутгаас даруй яаран зайлахыг зөвлөе гэжээ. Ичиж гутарч гүйдсэн дагардан ойдогчин хариу юу ч хэлж чадсангүй бөгөөд ханхүүгийн өмнө нулимс асгаруулан сөхрөөд "Ханхүү, та намайг өршөөхсөн болов?" гэсэнд ханхүү түүнийг сугдан босгох зуур. Нөхөртөө үнэнч дайсандаа өгөөмөсөд хэлтэй байх нь Аббасидийн бахархал билээ. Амар амгал нь явж үз гэж хариулжээ. "Аяа, миний яста жинхэнэ хүү минь" гэж дуу алдан өвгөн Султан сэтгэд уяран хүүгийнхээ цээжинд талгоогоо наасанд. Эмэрүүд болон захирагчид хийгээд гүрний томчууд бүхэн суудлаасаа босно. Султааны шинэ хүү мандтугай гэж хашгирцгаасан бөгөөд бүх нийтийн үүмэн шууган дундуур Лабакан сонгон авсан хайрцгаас уувчлан сэмхэн гарч аджээ. Тэгээд Султааны морины жүчээнд орж Маруу нэрт морио имээллэн унаж хотын хаалганы зүг Александрийг зорин яв. Ханхүүгийн байдлаар өнгөрөөсөн амьдрах нь бүхэлдээ зүүд мэд санагдан гагцхүү сувд алмаасан шигтгэе бүхий гоёмсог бяцхан хайрцаг л түүний зүүдлээгүй гэдгийг нь сануулах ажээ. Яв явсаар Александрт хурж очоод өвгөн багшийнхаа үүдэнд мориноосоо бууж ойдлын газраа оржээ. Тэр даруйд түүнийг таниагүй багш нь их л хөл болж юу захиалах гэж бүгд нь асуужээ. Гэвч ирсэн зочноо ойртон ажигласны эцэст хуучин дагартанд Лабакана танимагц дагалдан болон шав нараа дуудан ирүүлсэнд тэд нь ингэж өгтөн гэж санаагүй байсан хөөхий Лабакан руу бүгд галзуурсан мэт дайр нь орж цохиж нударч эндүү химжүүр модоор дэгсэж зүүгээр хатхан хурц хайчаар жичлэн түлхэлсээр эцэст нь ядарч төөлдсөн түүний бие хуучин овоолоостой хогцсон дээр үхтхийн унжээ. Түүнийг тийхүү хэвтэж байх зуур багш нь худгаалсан хогцсыг нь дурдан загинжээ. Түүнд бүгдийг түлж өгөхөөр эргэж ирсэн гэдгээ батлан үнийг нь гурам нугалж төлнө гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Багш нь ба дагалдан ойдогчид бүгд түүн рүү дахин дайрч бахаа хантал зодож жанчаад хаалгаар гарган чулуудчихжээ. Нэвширт салмартлаа жанчуулсан түүний бие мар мориндоо дүүжигнэн мордож жинжтийн хоноглдог дэм буудалд хүрээд тэнд төөлдөж балбуулж гүйцсэн толгоогоо амраахаар хажуулж газар дэлхийн гаслан зовлон ойшоогдож таашаагддаггүй ач гавьяа ба альва эд баялагын хоосон арилан одох чанарыг эргцүүлэн бодож гин. Тэгээд агуу дээд бүхнийг умартаж шудраг журамт иргэн болохоор шийдэн унтжээ. Багшийн нь болон дагалдан ойдогчдын хүнд гар түүнээс альва сэхүүн байдлыг нь хуу гүвчгсэн мэт санагдсан тул маргааш нь шийдвэртэй гутарсангүй. Нэгэн Эрдэнэсийн 8-ачинд хайрцгаа өндрүүнээр зараад байшин худалдаж аван ажиллах байр төхөөрчээ. Бүгдийг сайтар түхнүүлж
Ойдлчин Забакан гэсэн хаял цонхондоо хадаж аваад нөгөө бяцхан хайрцагт байсан зүү утсыг барин багшийнхаа хайр найргүй урж тасдсан хүрмийг нөхөхөр суужээ. Өөртөө нь хүм уулзгаар ирсэнд хийж байсан зүйлээ орхиж аваад иргэн ирж түүнээ дахин үргэлжлүүлэх гэтэл гайхалтай юм нүдэнд нь тусжээ. Зүүн хэний ч тус дэмжлэггүйгээр шамдан ойсоор Лабакан өөрөө ч урам төгс үедээ ч хийж байгаагүй тийм хатгамал хийн байв гин. Үнэхээр тэр сайн сэтгэл шидэт бүсгүйн өчүүхэн төдий бэлэг хүртэл тустай бөгөөд эрхэм чухаг ажээ. Ил бэлэг нь бас нэгэн эрхэм чанартай байсан нь юу гэвэл өчүүхэн төдий утас нь юр дуусах нь үгүй бөгөөд зүүн сансныхаа зоргоор шаламгайлан ойдог ажээ. Лабакан дээр олон хүн ирж ховц захаард босон тул түүний бие асхолд алдран түгсэн ойдогчин болжээ. Даавуу эсгэж зүүгээрээ нэг хатгахад л тэр нь цааш нь нүд ирмэх зуур зогсоо зайгүй ойсоор эсгсэн хувцсыг бэлэн болгоно. Ойдогчин Забакан сайхан мэн хямд ойдог тул төдөлгүй хотынхан бүгдээрээ түүгээр хувцаа захиалан хийлэгдэг болсон ба. Дагалд нь нэг ч ойдорчингүүгээр хаалгаа төгжиж байгаад ажиллаж бүхнийг амжуулдгийг нь Александрийнхэн толгой сэгсрэм даахдаг ажээ. Ийхүү аз жаргал эд баялаг гэсэн бичиг бүхий хайрцгийн шидэт үг хэрэгжин биелжээ. Хэдий даруухан хэмжээтэй ч болов аз жаргал эд баялаг сайн ойдогчны алхан бүрий дагалдан залуу султан Омарын нэр бүхний аманд шагшигдэж тэр зөрөх тэр ард олныхоо бахархал хайр хүндэтгэл дайсныхаа аимшиг төгшүүр босныг сонсох бүрдээ ханхүү болж үтсэн түүний бие нэр төр алдар хүнд олон гэдэг осолтой хэрэг тул ойдогчин хിവэр хоцорсон минь яамаа гэж өөр зураа боддог ажээ. Ийхүү Лабакан өөрөө өөртөө сэтгэл хангалуун өрөөл бусдад нэр хүндтэй аж төрн суусан бөгөөд хэрв энэ зуур зүүн ид шидээ алдаагүй бол сайн сэтгэл шидэд бүсгүй Адол Зайдэгийн дуусшгүй мөнхийн утсаар одоо ч бас ойсоор л байгаа визээ. Наран мандамагц жингийн цуваа хөдөлж Биркэ тэл хаад буюу мөргөгчдийн булагт төдөлгүй хурч очив. Тэндээс Каир ороход ердөө 3 цагийн аян хэрэгтэй билээ. Яг энэ үес хүмүүс жингийн цуваа ирэхийг хүлээн байдаг ба найз нөхд нь Каираас тэднийг тосон ирж явааг үзээд худалдаачид даруй хөхөн баясацгаав. Тэд хотод Бэбел Фаалхын хаалгаар оров. Учир нь Виван гэрдэж энэ хаалгаар орж ирсэн гэх тул Меккагаас ирж байгаа хүн үүгээр орох нь үлзийтэй сайны дохио болдог гин. Зах зээлийн газар ирээд турк дөрвөн худалдаачин, замаас нийлсэн үл таних ир болон ээллэн худалдаачин Цалойкос нартай салах ёс гүйцэтгэн найз нөхдийн хамт гэрийн зүг одоцгоожээ. Харин Цалойкос үл таних эрд нэгэн сайн дэм буудал зааж өгөөд хамтдаа үдийн хоол барья гэж урьжээ. Цаадхан зөвшөөрч энэ завсар хувцас сольж амжуулал ирнэ гэж амлажээ. Ээлэн нэр аян замын зуур сэпхэлдэн гойд нийцэх болсон тэр ирийг сайтар дайлах гэж гараа гаргасан бөгөөд хоолунд зүү ёсоор ширээнд бэлэн болмогц зочноо хүзэн суув. Өрөөрөө н ордог хонглоор удсан бөгөөд нүсэр асхаа айсан буйг сонсов. Түүнийг найрсгаар ухтан очиж гэрийнхээ босго дээр уулзан золгож өрөн оруул сугай гэж үндийсэн боловч үүдээ нээнгүүтээ нөгөө аимшигт улаан нөмрөгт ир урдаас нь ирж явааг үзээд машид айн ухарчээ. Тэр түүний зүг дахин харвал энэ нь гарцаагүй үнэн байлаа. Нөгөө л өндөр лужир бие бялдар хар нүдэн л зөвхөн гялалзан харагдах нүүрний халах алтан утас эрхэн хатгамссан улаан нөмрөг амьдралынх нь аимшигт үеэс хойш эндүүршгүй хадан гашин үлдсэн билээ. Цалойкосын цээж уймран хямарсан сэпхэлдээ оволцсон байлаа. Бож өнгөрсөн явдлын ил дүр зурагт хэдийнэ дасаж түүнийг уужилсан хэдий боловч барааг нь харамгт сэтгэлийн шарах дахин сэтэрч үхлийн аимшигт автан байсан шанзал дүүрэн үеуд амьдралын жавхлан хорлсон гаслан агшин зур сэтгэлд нь зурсхийн өнгөрөв. Аимшигт амтан чамд юу хэрэгтэй вэ? Надад хараалхан зөвхөлөхгүй байхсан гэж бодвол эндээс хурдхан зайл гэж тэрхүү үзэгдлийг босго дээр хөдөлгөөнгүй зогссоор байсанд хашгиран хэлжээ. Цалойкос гих танил дуу тэрхүү нүүрний халахын цаанаас гарч Цалойкос чи өрсөн зочноо ингэж ухтаж авдаг юм уу гэд нүүрийн халахаа авч хүрмээ ярил энэ нь замд нийлсэн үл таних ир буюу Селим Баруух байлаа. Гэвч Цалойкос бас л тайвшраагүй янзтай байв. Энэ бол нөгөө Понтевекчогийн үл таних хүм мөн гэдгийг сайдар мэдэж байсан учраас мөн л айн ширвэдсэн хിവэр байхаж. Гэвч зочлонтроо нөхөрсөг занан дийлж зоогийн ширээнээ суу гэж шин танилаа дуугүй дохин өрөв.
чингээд ширээнд суусны эцэст цаадахна. Чиний бодлыг би таамаглаж байна. Харц чинь намайг асуусан янзтай ширтэн бай шүү дээ. Би тагжиг болоод харцанд чинь дахин юр үзэгдэхгүй байж болох байсан боловч чамд тайлбар тавих ёстой учраас хараан зүгхэс чинь үл имэн урдийнхаа янзаар уулзахаар зориулсан минь энэ. Эцгийн минь итгэл сүжиг түүнийг хайрлахыг надад тушаасан юм. Тэгээд ч тэр өөрөөс минь илүү аз жаргалгүй хүн билээ гэж чи нэгэнтээ надад хэлсэн. Үүнд итгэж өөрийн минь үгийг сонс, найз минь. Чамд өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд би бүр урдаас эхлэх хэрэгтэй. Миний бие Александрт Христос шүтлэгт их эцгээс дүрсэн юм. Францын эртний алдартай айлын отхон хүү болох эцэг минь Александрт өөрийн орны консулаар сууж байлаа. 10 настайгаас эхлэн би Францад нагаз ах нарынхаа нэгнийд хүмүүжиж байгаад хувьсгал гарснаас хойш хэдэн жилийн дараа өвөг дээдсийнхэн газар нутагт сэтгэл төвшин байж чадахгүй болсон нагцынхан хамт эцгийн дэргэд талгой хорогдохоор төрлөх нутгаа орхин гарсан юм. Францын уулгалан боссон ард түмний биднээс булаан авсан амар амгалан байдлыг их эцгийн гэр оронд дахин эдлэх болно гэсэн итгэл дүүрэн эрэгт буусан сан. Гэтэл илээ халаг минь. Эцгийн минь гал голомтод юм бүхэн зүй ёсороо байсангүй. Үүмент үеийн гадаад шуурга энд хүрч амжаагүй байсан хэдий боловч золгүй явдал гэр орны минь халуун бүлийн сэтгэл зүрхийг гинтхэн нөмөрн авчээ. Миний ах найдвар төгс залуу ир эцгийн минь 1-р нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан бөгөөд манай хөрш Флоренцийн сурвалжит ирийн охинтой гэрлээд удаагүй байжээ. Гэтэл бидний ирэхээс 2 хоногийн өмнө тэр авсан авгаан сурах чимээгүй алга болоод манайхан болон түүний эцэг нь өчүүхэн төдий ч улмөр олсонгүй. Тэгээд эцэст нь хитрхи хол газар зугаалж яваад дээрэмчний гарт орсон биз гэж итгэхэд хүссэн байна. Төдөлгүй бидний олж мэдсэн үннийг бодвол энэ бодол нь хөөрхий ахын минь хувьд илүү дээр байхсан. Тэрхүү хуурамч им эцгийнхээ гэрт байхдаа танигдсан Неаполийг нэгэн залуутай ханилан хөлөг онгоцонд сууж одсон юм санжээ. Эл явдалд туйлаас бачимдсан ах минь гимт эмийг шийтгүүлэх гэж бүх талаар оролцсон боловч энэ нь талаар болов. Неапол ба Флоренцид шуугаан тарьсан түүний оролдлого өөрийн нь болон бид бүхний золгүй явдлыг туйлд нь хүргэхэд нь нэрмэс болсон юм. Флоренцийн тэр сурвалжит ир ахын минь эрхийг хамгаалах шалтгаар чухамдаа бол харин биднийг баллаан сүйтгэхээр эх орн руугаа буцсан билээ. Тэгээд ахын минь үүсгэсэн ажваа мөрдлөгийг Флоренцид тас цохон бүхий л талаар бий болгосон нөлөөгөө ашиглах аргаа олж эцгийг минь болон ахыг минь засгийн нь газарт хардуулан сэрдүүлж хамгийн бузар аргаар Франц орн руу баривчлан аваачиж тэнд яргачдын сүхтор хороолгосон болоо. Хөөрхий их минь сожоор нь 10 сарын турш тарчилсны эцэст үхэх түүнийг аимшигт байдлаас ангижруулсан юм. Гэхдээ наснаас нөхчихийн өмнөх хэдэн өдөр ухаан мэдрэл нь бүрэн дүүрэн эрүү сарвал болсонсон. Тийхүү миний бие орчлон хорвоод цор ганцаар үлдсэн боловч зөвхөн нэгэн бодол сэтгэл санааг минь эзэмдээд зөвхөн тэрл бодол үй гашууг минь мартагнуулсан нь даруй их минь амьсгал хураахын өмнөх эцсийн мөчтөө сэтгэлд минь бадраасан галдүл байлаа. Чамд дээр дурдсанчлан ээж маань сүүлийн үе ухаан сарвал болж намайг дуудуулад бидний хувь заяа болон өөрийн үххийн тухай амгалангаар хүүрнжүүлээ. Тэгээд бүгдийг өрөөнөөсөө гаргаж тушаагаад зовлонгийн туйлыг үдсэн хэвтрээсээ сүр жавхлантай үндийн даалгах зүйлийг нь биелүүлнэ гэж тангараглах аваас надад ерөөлөө хайрлана гэж хэлсэн юм. Нүгчиж буй ихэнхээ үгэнд бүрэн автсан миний бие хэлсэн бүхнийг нь хийх болно гэдгээ андгайсанд ээж минь нөгөө Флоренц ир болон түүний охиныг хараан зүхэж намайг зүхлийн дээдээр сүрдүүлэн байж гал голомтынхоо өшөөг түүнээс авахыг даалгав. Чингээд их минь миний гар дээр амьсгал хураасан юм. Өшөө хорслын тэр бодлуудтал сэтгэлд минь хатаатай явсаар нэгэнтээ дүрлзэн бадардаг байна. Би эцгээс үлдсэн хөрөнгийг цуглуулж аваад бүхнийг өшөө авахд зориулна. Эс бөгөөс өөрөө түүний хамт сүрэн баларна гэж тангараглав. Төдөлгүй Флоренцид очоод аль болохоор нууц байдагт байлаа. Дайснуудын минь байгаа байдлаас үүдэн төдөлгсөн минь биелэхэд нэм бэрхшээлтэй болов. Флоренцийн эл үгэн хотын захирч болчоод өчүүхэн с ижиг авах юм бол намайг сүйтгэх бүхнийг гартаа атгсан байлаа. Нэгэн санаандгүй явдал надад тос болсон юм. Нэг орой миний мэдэх зарцын өмсгөлд нэг ир гудамжаар явааг харав. Түүний итгэлгүй алхаа гიშгэ хилэнт харц болно. Санто Сакраменто, Маледетто Диаволо гэж сонсдох төдий үглэн явааг нь үзээд
Бүр Александрт байхын мэдэх болсон нөгөө Флоренц ирийн зарц өвгөн Пьетро мөнийг танив. Эзэндээ уурчээ гэдэгт нь би эргэлцсэнгүй бөгөөд түүний санаа сэтгэлийн ил байдлыг ашиглахаар шийдэв. Түүний бие надтай тэнд тааралцсандаа гайхан. Эзэн нь захирагч болсноосоо хойш өөрийн нь хийсэн бүхнийг өөлж мулдаг болсон гэж зовлонгоо тойцсон бөгөөд алтан зоос минь түүний уур хилэнг дарж төдөлгүй надад татав. Хамгийн бэрхшээлтэй зүйл нэгэнд шийдэгдэв. Хэдийд ч дайсны маань үдийг нээж өгөхөд бэлэн хөдсний хүнтэй боллоо. Тэгээд үшээ авах төлөвлөгөө маань улам бүр шуударч эхлэв. Гал голомтын минь сүрэлтэй харьцуулахад өвгөн Флоренц ирийн амнаас даанч өчүүхэн санагдаж байлаа. Холд зүрхэн болсон хүнээ алуулчихсан байхыг түүний бие үзэх ёстой бөгөөд тэр нь Бянка хэмээх охин болоо. Тэр бол ахыг минь ичгүүртэйгээр хуурам эхэлсэн. Бас манайхны золгүй явдлын гол үрийг тарьсан хүн билээ. Яг энэ үеэс Бянка 2 дахь удаага эрд гарах гэж байгаа сураг гарсан нь өшөө хорсол буцлан байсан сэтгэлд нэн нийлэмжтэй санагдаж түүнийг өөхөх ёстой гэж эргэлтгүй шийдэв. Ил хэргийг хийхээс би өөрөө ширвэдэн байсан ба Пьетрог тэгж зүрхэлнэ гэж бас итгэхгүй байлаа. Иймээс уг ажлыг гүйцэлдүүлж чадах хүн олох гэж бид тагнан байв. Захирагчийнхаа эсрэг энэ мэд хэрэг хийж зүрхлэх хүн үгүй тул Флоренц ихний дотроос хэнийг ч хүслэхийг бодсонгүй. Тэгтэл Пьетро нэгэн зүйл сэдсэн ба би түүнийг нь гүйцэлдүүлжүүлээ. Пьетро чамайг харин бас эмч хүн тул хамгийн тохиромжтой гэж санал болгосон юм. Хэрэг явдал хэрхэн болж өнгөрснийг чи мэднэ. Дагцгүй чиний үлэмжийн их болгоомжлол ба шудраг шулуун зан ажил төрлийг минь тасалдуулж мэдэх байлаа. Иймээс тэр хүрмийн хэрэг гарсан юм. Пьетро бидэнд захирагчийн шилтгэний бяцхан хаалгыг нээж өгсөн бөгөөд бид хаалганы загсраар харагдсан аимшигт зүйлээс болж зүхтаагүйсэн бол мөн л нууцаар удирдан гарах байсан юм. Аимшиг харуусалд автсан миний бие нэгэн сүмийн давжоон дээр лагхийн суун суудлаа 200 алхам илүү хол гүйсэн билээ. Тэнд би сэтгэлээ барьсан бөгөөд энэ түрүүнд төрсэн бодол минь чи тэр байшинд байж байгаад баригдах юм бол чамд учрах аюул байлаа. Шилтгэнд сэмхэн явж очвол Пьетрогийн ч чиний ч ул мөрийг олсонгүй. Бяцхан хаалга нээлттэй байсанд ил боломжийг ашиглан чамайг зүхтаж амтсан гэж найдаж болох байлаа. Гэвч өглөө болмогц илэрч баригдахаас айх, аргалж болшгүй түгших сэтгэлээсээ болон Флоренцийн хэрмийн дотор сууж байж чадсангүй. Ромын зүг яаран одов. Гэхдээ тэнд очисон хойноо хэдхэн өдрийн дараа ил намтрыг хүмүүс хачирлан энд тэндгүй ярьж тэр бүсгүйг хороосон хүн болох нэгэн эллен эмчийг барьсан тухай хэлэгцгийг сонсоод хичнээн балмагдсныг минь бодож үзээрэй. Өшөөгөө арайч хэтрүүлээд авчихуу да гэж надад бүр өнгөн санагдаж байсан бол одоо чиний амир бүрч үнтэй зорьсон тул тийм өшөөгөө авснаа хараан зүхэж сэтгэл түгшин завинсоор Флоренцэд эргэж очив. Чиний гарыг тас завчсан яг тэр өдөр би тэнд очичихсан байлаа. Чамайг цаазын тавцан дээр гарч зовлонгоо ирэлхэг зөрөгтэй тэсэн давсныг би ярих юм. Харин цус чинь садар молгоодохыг үзээд амьдралын чинь үлдсэн хэсгийг аятай тавлаг байлгахаар бат шийдсэн билээ. Тэгээд юу болсныг чи мэднэ. Гэвч яагаад чамтай инхүү аялах болсноо ярих л үлдээд байна. Намайг юр уучлахгүй бизэрсэн бодол сэтгэлийн минь хүнд дарамт толж байлаа. Иймээс олон хоног чамтай хамт байж эцэст нь чамд юу хийснээ тайлбарлахаар зоригсон юм гэжээ. Эллен эр зочнохоо яриаг дув дуугүй сонсож түүнийг ярьж дуусмагц дүлгэн харцаар өөрөө ярих зөвшөөрөлд ирээд. Тэрхүү бузар хэрэг амьдралыг чинь хар үл мэт ямагт нөмрөн байх бол чамайг өөрөөс минь илүү аз жаргалгүй байгаа гэдгийг би сайн мэдэж байлаа. Би чамайг сэтгэлийн угаас уужилж байна. Гэхдээ энэ байдлаар зүлд чи яаж явваа? Константинополд надад байшин худалдаж авсныхаа дараа юу эрхэлж эхэлсэн бэ гэдгийг лавлаж болгосон болов уу гэсэнд цаадах нь. Би Александрт эргэж очсон. Хүн бүхнийг үзен ядах үзэл, ялангуяа боловсронгуй гэж нэрлэгддэг тэр үндэстнийг үзен ядах гардүл шиг хорсол хилэн хингдэг цээжинд минь буцлан байлаа. Мусульман шашинтнуудынхаа дунд надад илүү аятай тавтай байсан гэдэгт минь чи итгээрэй. Александрт хэдхэн сар болов үгүй юу нутгийнхан маань тэнд ирсэн юм. Тэднийг би эцэг болон ахыг минь яргалагчд гэхээс өөрөөр үзэх арга байсангүй.
Иймээс танилуудынхаа дундаас санаа бодол нэгт хэд хэдэн залуусыг цуглуулж, Францын армийн аимшиг түгшүүр болсон тэрхүү Мамилюкд нэгтсэн билээ. Дайн дажин дуусахад миний бие амар амарлан байдлын ая эвд орч чадсангүй бөгөөд сэтгэл нэгт цөөн хідэн нөхрийнхөө хамт тэмцэл тулаан ан авд зориулагдсан байнгын бус оргидол дээрэмчний маягийн аж төрөл эрхлэх болсон билээ. Намайг эзэн ноён шигэ хүндлэгч тэдгэр хүмүүсийн дунд сэтгэл тавдаг байдгийм. Учир нь хэдийгээр миний Азийнхан таны Европчууд шиг боловсрсон биш байлаа ч гэсэн атаа хорсол, хов жив, амин ч үзэл, нэр төр хөөцөлдөх явдлаас даанч хол хөндий дөө гэж хариу өчөв. Цалокос ийм ярьсанд нь түүнд талархсан боловч өөрийн байдал, боловсролын хувьд бол Христэс шүтлэгт Европын орнуудад ажиллаж амьдарвал дээр юм биш үү гэж бодож байгаагаа муулгүй хэлв. Тэгээд гарыг нь барин өөрийн дэргэд ирж үхэн үхтлээ хамт аж төрнө гэж гуйв. Зочин түүнийг сэтгэл догдлон хараад намайг бүрэн дүүрэн уучилж хайрлаж байгааг чинь би үүнээс мэдлээ. Чин сэтгэлийн минь талархлыг болгооно гэд үсрэн босож ээлэн мэрийн өмнө лужир биеэрээ ханхаан зогссонд зочнохоо ирэмгий дайчин байдал, гялалтсан хар нүд, аргил, учир битүүлэг дуунаас бараг айн ширвэджээ. Зочин нь чиний санал өөр хэнийгч бол уйруулан татах сайхан санал байна. Би үүнийг чинь дагах арга алга. Хүлэг морим нь хантай растай. Бараа болгосод минь хүлээн байна. Сайн сууж байгаарай Цалокос гэжээ. Ховь заяа ийм гайхалтайгаар золгуулсан найз нөхөд тэврэлтэн салах ёс гүйцэтгсэн бөгөөд Элнэр би чамайг хэн гэж байх юм бэ? Сэтгэлд минь үрд хадаатай байх найз минь. Чамайг хэн гэдэг юм бэ гэж асуусанд цаадхан түүнийг удтал ажиглан харснаа арыг нь дахин атгаж. Намайг хүмүүс цөлийн эзэн гэдэг юм. Би бол дээрэмчин ор басан гэжээ.